Дархуу аймгийн баялаг бүтээгч. Баялаг бүтээгчдийн хэмжээ нэвтрүүлгийн баг Дархуу аймагт хүрэлцэн ирээд байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ Дархуу аймагт үйл ажиллагаа явуулдаг Эконос компанийг үзэгч та бүхэндээ танилцуулах гэж байна. За тус компанийн хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хоньны ноосоор барилгын дулаалгын материалыг үйлдвэрлэдэг ийм компани байгаа. Ингээд Эконос компанитай хамтдаа танилццгаая. Ноос бол уул уурхайтай харьцуулахад эргэн нөхөн түлжигддэг баялаг. За зөвхөн уул уурхайгаас хараад биш олон тулгууртай эдийн засагтай болохын тулд монголчуудын хувьд хөдөө аж ахуйн тэр дундаа боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх нь чухал. Тэгвэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үс Эконос компани хамт олон чухал үүргийг гүйцэтгэж байна. Монголд хоньны ноос бүтээгдэхүүн бол хаягдаа зах зээл үнэгүй болж байгаа үйл дээ. Тийм учраас бид энэ хөдөө аж ахуйн шахуучгүй нөхөн төлөвлөдөг энэ баялыг ямар бүтээгдэхүүн хийж бид бодсон. Тэр утгаараа 2008 оноос Японы эрдэмтдтэй судалгаа хийж байгаа. Энэ хоньны ноосоор барилгын дулаалгын материал их болцоотой юм байна. Ялангуяа Монголын одоо бүдүүн өдөртөө ноос бол хоньны ноосны барилгын дулаалгын материал илүү тохиромжтой юм гэдэг үүднээс бид энэ санааг бол олж нэвтрүүлэхээр болсон юм аа. Монгол хоньны ноосны сэрэг дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалгын материалыг Эконос компани үйлдвэрлэж байна. Хоньны ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ дулаан хадгалтаараа бусад материалаас давуу талтайг японочууд хэдийн судлан тогтоожээ. Бид бол болохоор Монгол хоньны ноосоор Япон улсын технологи дэвшилтэт технологиг эх орондоо нутагшуулаад одоо тэр технологиор үйлдвэрлэж байгаагаараа одоо бас давуу талтай. Бусад дулаалгын материалуудаас экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээр хамгийн том давуу талтай. За тэгээд хөдөө аж ахуйн хязгаар шахагдчихгүй хонь байгаа цагт хязгаар шахагдчихгүй түүхий дээр хийгдэж байгаа учраас хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөө гаж нөлөө авахгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн тэр хамгийн том давуу талтай. Дээрээс нь бас давхар хор шавчны эсрэг хамгаалттай. Тэгээд өөрөө түүхийд маань амьд бүтээгдэхүүн учраас тэр шинж чанар маань том давуу тал. Эконос компани үйлдвэрийн угаах цех нь цагт 300-аас 400 кг ноосыг угааж боловсруулах цех цагт 350 кг ноосыг боловсруулах хүчин чадалтай. Харин жилдээ 2389 тонн бохир ноосыг боловсруулж 1911 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тус үйлдвэрийн өртөө 20% нь гар ажиллагаатай учраас ажилтнуудынхаа хөдөлмөрийг хөнгөвчлсөн дэвшилтэд тоног төхөөрөмжтэй. За яг энэ дамжлага дээр болохоор малчтаас түүхийд болох үндсэн түүхийд болох ноосоо хүлээж аваад тэгээд ажилчид маань дамжлага хийж ачаад гараар ялгах үйл ажиллагаа явагддаг байгаа. Гараар ялгах үйл ажиллагаан дээр болохоор ноосыг өнгөтэй болон цагаан гэсэн хоёр янзаар ялгадаг. Тэгээд өнгөтэй ноосоо гол зах зээл Японд л болохоор манайх цагаан ноос гаргадаг учраас тэгэж хоёр өнгөөр ялгадаг байгаа. Малчтнаас хоньны ноосоо бол одоо 6-7 дугаар сард бэлддэг. Бэлтгэсэн ноосоо бол ноос ялгах цехтэй ялгаад угаах үйлдвэрлэлөө оруулаад угаах үйлдвэрээсээ эцсийн бүтээгдэхүүн гүйцэн боловсруулах Япон үйлдвэрлэлөө оруулж Япон технологиор хоньны ноосны барилгын материалын үйлдвэрлэдэг байгаа. 10.5-ийн урттай 43.5-ийн өргөнтэйгээр үйлдвэрлэж бид нар Япон болон дотоодын зах зээл бас Европ руу бас одоо хэрэглэгчтэй хүргэхээр зорилттой ажиллаж байгаа. Эконос компаниас гарч байгаа бүтээгдэхүүн 3 дамжлагаар дамждаг. За ялгах,
угаах үйлдвэр, боловсруулах үйлдвэр гэсэн 3 үйлдвэрээр дамжиж эзэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За яг одоо бид боловсруулах үйлдвэр дээр хүрэлцэн ирээд байна. Боловсруулах үйлдвэр хүчин чадлын хувьд цагт дунджаар 350 кг ноосыг боловсруулан эзэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Японы дэвшилтэд технологи юугаараа давуу талтай вэ гэхээр одоо ер нь бүрэн автоматжсан шахуу үйлдвэр тийм ээ хүний нөөцийн одоо хүний ажиллах хүчин маш бага ажилладаг тийм ээ одоо тэгээ бүхий юм нь бол одоо автомат гэдгээр одоо ер нь их давуу талтай. Нүхэн сэргээгдэх цэвэр түүхий дээр хийсэн экологийн бүтээгдэхүүн болох барилгын дулаан тусгаарлах хоньны нөөц материал нь химийн бодис агуулаагүй. Дулаан тусгаарлах өндөр чадвартай дуу чимээ тусгаарлана. Галт төсвөртэй хортон шавчнаас хамгаалагдсан. Байгаль болон хүний эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлдэггүйгээд бусад төрлийн дулаалгын материалуудаас онцлог давуу талтай экологийн цэвэр бүтээгдэхүүн юм а. Хоньны ноосны дулаал бол боловсруулалт нь маш гол анхаарч ажилласан байгаа. Хорхоо шавьчны эсрэг боловсруулалттай. За тэгээд амьсгалдаг учраас одоо нөгөө шилэн хүн хөөсөн зэрэг нэг шиг бол чийгийг ингээ хуримтлуулахгүй амьсгалсан чийгээрээ буцаагаад агаар дулаан агаар болгох. Барилгын дотор тал ашиглах юм бол бас барилгыг доторх агаарыг цэвэршүүлдэг. Иймэрхүү үйл явц ашигладаг том давуу талтай. Эконос компани хортон шавьчнаас хамгаалагдсан дулаан тусгаарлах өндөр чадвартай дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаа зогсохгүй гадны зах зээлд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжинд энэ оны 6 дугаар сараас Хан Нос брэндээ Япон улс руу экспортлжээ. Ийхүү эх орны бүтээгдэхүүнээ Японы зах зээлд нийлүүлж байгаа нь баялаг бүтээгчдийн нэгэн амжилт болж байгаа гэдгийг дуурьдах нь зүйтэй үзье. Монголчууд хөгжүүлнэ. Тиймээс бид нар Монголд байгаа юмыг ямар одоо дэлхийн дэвшилт технологи Монголд нутагшиж болохоор хоёрдугаар тэр бүтээгдэхүүн маань эргээд дотоодын болон гадаад гарах ямар боломж байна гэдэг дээр яхан бол манайд бол жижиг дунд хөгжүүлэх бүрэн боломж байна. Тэр тусмаа бид нар хөдөөжин салбар гэдэг маань хөдөөжин бүтээгдэхүүн нөхөцгөө шавууцгүй юм одоо баян төлж идэг одоо юм сайхан баялаг. Энэ баялыг бид нар үнэхээр одоо дотоодын болон гадаадын яг юм боломжууд жижиг дунд байна. Энийг талаар бол үнэхээр энэ жижиг дунд хөгжих талаар одоо сурталчилгаа төрөөс одоо энэ хөнгөлтэй зээл нэг үеийн удууд ингээд бүх юм сайхан нөхцөл нь бүлдэж байна. Тийм учраас энэ үйлдвэрүүд цаашаа илүү сайхан хөгжих бах. Хоёрдугаар үйлдвэрлэгчдийн хувьд бол эргээд бид борлуулах зах зээл хамгийн их судлах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бид нар дотоодын нөөц маань юу вэ? Тэндээ тулгуурлаад явах бол Монгол улс боломжууд бий гэж харагдаж байгаа. Монголд үйлдвэрлэв гэх шошгыг дэлхийд таниулж гадны зах зээлд өрсөлдөх үндэсний брэнд бол Монгол ноос ноолуур. Тэгвэл манай улс ноос ноолуур арьс шир гэд боловсруулах үйлдвэрүүдээ шин шатнд гаргаж ноолуур носон бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд өрсөлдүүлэн гадаадад экспортлсноор хомсдод байгаа долларыг нүүр буруулаад байгаа гадны хөрөнгө оруулалтыг ч татах бололцоо байгаа. Нэгд бид нар импортыг оруулах экспортын ийм баримжаатай үйлдвэр учраас тийм ээ. Хүн одоо хүн ардынхаа эрүүл мэнд тийм ээ сайн сайхны төлөө гэж бодож байгаа бол мэдээж Монгол хэрэгцээтэй хүн амьдрал гэж тогтоо юмд амьдрал гэж бодож бол энэ усаас экологийн цэвэр бүтээгдэхүүн маань ард түмэн хэрэглэгчдээс бол төрийн маань одоо худалдан авалтын талтай тийм ээ. Зөвхөн ард түмэндээ гэхгүй бол одоо төрийн одоо сургууль цэцэрлэг ясал одоо эмнэлэг сургууль одоо энэ дулаалыг бас хэрэглүүл илүү үр дүнтэй болов гэж бид харж байгаа. Тэр утгаас ч тэр одоо импортыг олж байгаа ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудаа худалдан аваад гэдэг бас үйлдэл бас илүү түвшиг долгуураас нөмөр нөлөө болов гэж харж байгаа. За ийхүү эх орны үйлдвэрлэлийг дэлхийд таниулах томоохон зорилготой ажиллаж байгаа Эконос компани хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье. За бид нар бол ямар ч байсан өдөөжийнхөө энэ шахуутсгүй энэ нөөц баялаг дулгуурлаад хүн байгаль хэлтэй одоо хоньны ноосон дулаагаад дэлхийн бэрийн бүтээгдэхүүн болох эрхэм зорилготой байна. За компани зорилт бол мэдээж Монголынхаа энэ өдөөжийнхөө нөөцөнд дулгуулсан гадаадын технологи нутагшуулж ажлын байр бий болгох экспортын импортын эмнүү үтгшинсэн бүтээгдэхүүн
бий болгох ийм зорилготой ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хүмүүс экологийн цэвэр бүтээгдэхүүн, эрүүл мэнд гэдэг маш том давуу талуудыг хардаг болчихж ажигладаг болсон байна. Энийгээ дагаад хүмүүс маш их сонирхож байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Ханос брендийг үйлдвэрлэж байгаа Эконос компанитай хамтран ажиллахыг хүсвэл 94 44 74 69 99 37 тэг 6 60 дугаараа утсаар холбогдоорой. Эх орныхоо хөдөө аж ахуйн баялагаар экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн брэнд болгох зорилготой Эконос компанийг үзэгчдээ бүхэндээ энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ дамжуулан танилцууллаа. Нэвтрүүлэгтэй хамт исэн үзэгчдээ бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргүүлцлээ баярлалаа.